La donna è mobile, qual piuma al vento, muta. Энэ айрыг сонсоогүй хүн бараг л байхгүй бах. Тэгвэл энэ цоглог айрын хүн төрөлхтний сонорт хизээч хүрэхгүй байж болох. Тийм л айхтар нөхцөл байдалд орж исэн гэж боддоо. Өдгөө манай улс төр нүүрлээд байгаа авилга хэл ахуулын хэрэг үеийн үед улс орон бүр давтагцаар ирсэн бөгөөд яг л одоогийнх шиг тэдний энэ хэрээс хитэрсэн завхарлыг ард түмэнд ил болгож шударгаар шүүмжлэх гэсэн уран бүтээлчдийн оролдлогыг ичих нүрээ илгэндээ наасан ихсдээс төрөл бүрээр хаан богдуулсаар иржээ. Гэсэн ч үнэн хизээд ялтгийн үлгэрээр алдарт Риголетад урьж энэ бүх саад доторыг гэтлэн тайзан дээр амилж хүн төрөлхтний сонгодог бүтээлийн урын санд өөрийн гэсэн байр суурийг бат их чинь эзэлж чадсан төвхтэй. Жохон тэмж учраас өнөөдөр та бид энэ дугаарыг үзээд сууж байгаа илээ. Ингээд гол сэдв рүүгээ орцгоё. Тэгэхээр энэхүү дуур нь Италийн соёлын өв болсон Мантуа хэмээх нутгийн гүнтэн ортондоо эхэс дээдсийн хамт наргиж цэнгэж буй үзэгдлэр эхэлдэг. Эрх мэдэлтэй дуйлдуудан хүссэн бүсгүйгээ өөрийн болгож таньсан Мантуагийн гүн сүмд учирсан нэгэн бүсгүйн талаар ярьж байснаа гүнгийн авхад Чипроног харсан даруйдаал нөхрийнх нь өмнө улаан цайн ирээд сэргүүгээр эргүүлдэг. Үүнийг нь ажилсан алиас албатай Риголета гүндээ тал засан. Чипрона авахаа танд ингэж таалагдаад байгаа бол нөхрийг нь шоронд хийх юм уу цааш нь харуулчаач хэмээн бүхэл бүтэн хүний хувь заяаг амныхаа зоргоор чилчиж байх нь тэр. Энэ үеэр ордны бараа олагч марууллоо гүнгийн салбтай Риголетаг үзшгүй муухай бөхтөр хөгшин үзэмчд залуу амрагтай болцоход түүнийг гэртээ нууж байна гэх ховжив тарааж байдаг. Харин Риголета өөртөө холбоотой ийм ховжив явж байгааг гадралсан ч юмгүй энд тентхийн хүмүүсээр дог дохуу хийж байв. Үүнтэй зэрэгцэн гүндний ээлжид тоглоом болсон өөр нэгэн бүсгүн эцэг гүнтэнг байранд нь тавихаар ууртаа наргагүй орж ирсэн боловч даанч гүндээ тал засах Риголетагийн дог дохуу болсоор хараан зүхээс өөр юу ч хийж чадсангүй. Гэхдээ эрэгтэй хүсгсэн охиноо ингэр задгаа эрийн ээлжид тоглоом болгосондоо үнэн голоосоо өшрөгсөн эцэг хүний ус хонзон гэдэг даанч аюултай. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдгийг нэгэн адил нэг л өдөр та нар ч гэсэн бас хайртай өрөө ийм их гутамшиг доромжилт унгах ямар байдгийг өөрсдөө амсандаа хэмээн тэр өвгөн Риголета гүндэн хоёрыг хорсолтойгоор зүхдэг. Өвгөний хэлсэн энэ үг Риголетагийн сэтгэл зүрх рүү харваад авшгал болов. Учир нь хүн харахад гүнтэндээ долооноч хурц хэл амаараа хавийн амтны зэвүүг хүргэдэг тэрбээр үнэндээ яг л тэр өвгөн шиг хамаг бүхнээс хайрлаж хамгаалдаг цэцэг цэврүү мэт ганц охинтой эцэг хүн байлаа. Ингээд тэрбээр гэртээ яарвчлан харих зуртаа Спара Фучиле гэх хөлсний алуурчантай таардаг. Алуурчин түүнд амийг нь таслуулах өстөн байвал гайгүйхан шиг үн тохирч болно шүү хэмээн санал болгов. Чухам энэ л үед Риголета өөрийнх нь хоржоонтой түргэн хэл алуурчны чинжаал утга хоёр авиадлахын хичнээн хурц болохыг ойлгож өөрийнх нь гайтай хэл амнаас олж ганц хайртай охинд нь ч гэсэн муу зүйл тохиолдохыг хэмээн дотор нь зарсхийв. Ингээд тэр харсан даруйда охин Жилдагаа тэрвэн авдаг. Охиныхоо аюулгүй байдалд санаан зовсон тэрбээр асрагч Жованад гэрт гаднаас хэнийг ч оруулахгүй байлгахыг сайтар захиад гарч одно. Гэсэн ч ахархан болтой асрагч тэр эцгийн энэ зовнилыг яахан ойлгох вүлээ. Царайлаг гүндний арга чарга амлсан мөнгөнд хууртаад гүнтэнг дотгош оруулчихдаг. За ингээд Риголетаг эзгүүчилж гэрт нь орсон гүнтэн хөөхий амьдрал үзээгүй гинэн хонгорч Жилдад үгийн сайхныг хэлж өнгөд орчлон чамгүйгээр бол уйтаяа хэмээн уянгалсаар Жилдаг амархан гихчин уяраачихдаг. Үнэндээ энэ сурцтай өгнүүдээ өөр хичнээн хүүхэд хэлснийг цаашдаа бас дахиад хідэн ч хүүхэд хэлхийг гүнтэн өөрөөч бийч бас дээр залрах бурхан тэнгэрч таашгүй юм. Хажуугаар нь тэр өөрийгөө энгийн л нэг эрдэм намын мөрхөөсөн борог оюутан хэмээн худал хэлдэг. Айда эмэгтэйчүүд чихээрээ дурладаг гэдэг чинь л одоо инжүүдээ. Харин энэ хооронд Чипроно тэргүүдээ Риголетад доромжлогдсондоо хорссон хүмүүс охиныг нь хулгайлахаар өгсөн хувилдсан байлаа. Гүндэнг явсны дараа тэд Жилдаг бараг л хулгайлах гэж байгаад азолж Риголета ирдэг.
Гэсэн ч тэд Реголетад түрүүн удирдлагээр гүндний эргүүлээд байсан Чипрана авахаа танаа хажууганд байдгийн байна. Тиймээс бид гүнтэнг баярлуулахын тулд түүнийг хулгайлахаар ирсэн юм. Чи зовлтгүй гэж бодол хэлдэг. Харин өмнө нь яг Чипрана авахыг хулгайлахыг өөрөө гүнтэнд зөвлөж байсан Реголета муу юм охиноос нь холуур өнгөрөх нь гэж баярлсандаа тэдний үйл хэрэгт оролцохоор болдог. Цаадуул нь чи туслая гэвэл нүд чихээ боогоод шат бариад зогсож бай. Бид нар наад шатаар чин Чипрана авахыг симээрх хулгайлаад гараа авчин. Харин чи юу ч хараагүй бас сонсоогүй гимгүү хүн болоод үлдэнэ гэдэг. Ийш чаавас тэдний энэ арга зайланд гинцэр Реголета охиноо хичнээн орилж хашгирсаар байтал юу ч харж сонсож чадалгүйгээр гард ороосоо алтхан тэр. Үнэхээр нэрээ бусдын охинд хайр найргүй хандсан хүн одоо өөрийнхөө охиныг яаж чичээгээд хамгаалж чадсангүй. Ингээд Реголета гэртээ ороод охин байхгүй байгааг олж мэдснээр үнтэй зэрэгцээ түрүүн өвгний хэлсэн өнөөх аимшигт үг чихэнд нь хадагдаад тэнгэрт нэргүүлсэн мэтэл болоод ухаан алдан. Хоёрдугаар үзэгдэл гүндний хашид өрнөн. Гүнтэн жилдэг алга болсныг мэдсэн ч ордонд нь авчирсныг мдээгүй байсан тул галзуурсан мэтэл байлаа. Бараа болгочт нь бүсгүйг Реголетагийн гэрээс хэрхэн оргуулж өргөөнд нь авчирсан тухайгаа мэдгэдэд хөөрч баярлсан гүнтэн мэдээж жилдагийн байгаа өрөө рүү яаран очдог. Реголета ч төд удалгүй гүнтний ордонд очин охиноо хаас сайгүй ирнэ. Охин гэх энэ үгийг сонссон гүнтний бараа болгочд жилдаг Реголетагийн амраг биш байсныг мэдээд шоконд ордогч бүх юм хэдийн оройтсон учраас түүнийг гүнтний өргөнөөс аль болох холхон байлгахыг оролдов. Хөөрхий Реголета ч тэдний энэ харгас үйлдэлийг хараан зөвхөтөө зөхөж уйлж инээхэн зэрэгцээр сүулдэ аргаа баран охинтойгоо уулзуулахыг өрөвдөлтөй аргагүй гуйдаг. Азолж энэ үеэр жилда гарч ирснээр тэд явв. Ингээд эцэгтэйгээ хоёулахнаа үлдсэн жилда амралтын өдөр бүр сүмд очиход нь нэгэн царайлаг оюутан залуутай таардаг байсан. Даанч ариухан учраас анхны хайр гэж итгэсэн энэ гэгэн тогтол нь гүнтэн байсныг мэдээгүй. Өөрийгөө түнд ингэжл хууртаж сэтгэл алдарсан тухай эцэгтэй хэлдэг. Яг энэ үеэр шоронд хөргөгдөж би өнөөх хүүхэн гарч ирээд өөрийнх нь хараал зөвхөл гүнтэнд огтхонч тусаагүй тухай хэлэгнэн өгүүлэхэд Реголета харин энэ удаад гүнтнээс заавал өшөө аавна гэдгээ заналтайгаар тангаралдаг. Энэ бүхнийг сонссон охин нь хэдийгээр гүнтэнд ариун нандин байдлаа алдсан ч түүнд сэтгэлдээ хэвэр гүнтэн ч бас өөрт нь хайртай гэсэн хэмээн эцгээсээ түүнийг өршөөхийг гуйв. Ээдээ одоо ч гэсэн энэ гүнтнийхин болохыг гүйцэд мдээгүй л энэ да энэ жилдээ. Гиснээс өөр тоглолтууд дээр манай амар төвшний энэ хослон дуулдаг хэсгийг үзэгчд бүр 3 тавтуулдаг гэж боддоо.
За ингээд сүүлийн үзэгдэл. Хөгшин Риголета мэдээж хэрэг гүнтнийхээ бүсгүйчүүдийн чихэнд хэрхэн цэцэг ургуулж чад хэрэгцээнд хангахтаар балан дурлах зүгийн мэт дараагийнхаа цэцэг рүү хэрхэн явдгийг хамгаас сайн мэддэг. Цагийн сайханд өөрөө хүртэлийн тусгүй хэрэгтэнд хамжилтдаг нэгэн байсан тул охиндоо түүний үнэн царайг харуулахаар дэм буудалд дагуулan очдог. Энэхүү дэм буудлыг өнөөх хөлсний алуурчин Спара Фучиле Мадалена хэмээх охин дүүгийнхаа хамт ажилладаг байж. Тэнд нь мань гүнтэн бараг Жилдатай хамт хөрвөөсөн хүнжил хурч жамжаагүй байхад л Жилдад хэлсэн өнөх нялан үгсээ сонирхлыг шинээр татсан буудлын бүсгүй Мадаленад точиг давтаж байх нь тэр. За ингээд та бидний сайн мэддэг өнөөх цоглог арай явна. За тэгэхээр олон жил сонсож авсан ч утгыг нь сайн мэдэхгүй бол би дор чадан ядан орчуулсан байгааг уншаарай. Итали хэл мэддэггүй болохоор англи орчуулгаас нь утгачихсан байгаа шүү. Энэ хоёрын Францын хаан 1-р Франсуа өөрөө хэд хэдэн нууц амрагтай байж тэднийхээ нэгэнд нь хуурдагдахтаа гомдож эморсон сэтгэлээр цонхны шилэн дээр эмэгтэйчүүд хичнээн хуурамч болохыг халаглан бичсэн гэх шог ярианд тулгуурлажээ. Ер нь бол ээдээ энэ хүүхнүүд үл гээд байгаа хэрэг. Ингээд гүнтний хичнээн хурамч болохыг илчилсэн Риголета охиноо зовоохын тулд түүнийг эрэгтэй хүн шиг уцлаад өөр хот руу очиод нуугдаж байхыг даалгадаг. Харин тэр хоорондоо гүнтнээс өшөөгөө авахын тулд Спара Фучилд захиалга өгнө. Ингэхдээ урьдчилгаа болгож мөнгөнийхөө талыг нөгөөд гүнтнийг алсныхан дараа үлдсэн хувийг нь өгөхөр тэд тохиролцдог. Харин гүнтний сайхан зүс царайнд нь сэтгэл нь хөдөлсөн Мадалена царайлаг гүнтэнг алахын оронд Риголетаг буюу захиалагчаа алахыг ахтаа хэлж байхыг Жилдаа буцаж ирэх үеэрээ сэм сонсч хов. Аз болоход Спара Фучил бас ч гэж жудагтай алуурчин байсан учраас захиалагчаа хөнөөхөөс татгалздаг. Тэгээд тэр хоёр гүнтнийг бас Риголетаг чороолгүйгээр ажлынхаа хөлсийг 100% авахын тулд нэгэн арга сэтсэн нь буудалд орж ирсэн өөр хүнийг хөнөөгөөд түүнийг гүнтний цогцос гэж Риголетад өгөөд үлдэгдлээ авах байв. Гэвч тухайн үед нь хүчтэй усан бороо орж хүмүүрэл гэртээ бүгээд уушийн газарт орж ирэх хүн түйж байхгүй байсан учраас энэ бүхнийг сонссон Жилда гүнтнийг аврахын тулд өөрийгөө золиослохоор шийддэг. Ингээд нөмрөг дор нуугдсан Жилдаг хаалгаар орж ирвүүгүй юу ах トゥ хоёр цохиж унгав. Төд удалгүй Риголета ч ирээд гүнтний цогцсыг харахаар бүтээсэн даавууг нээх гэтэл цаана нь өвчгсөн байх ёстой өнөөх гүнтэн өнөөх арийгаа жаргалтай гихчин дуулж байх нь сонстов. Ингээд учир явдлын эвгүцнийг ойлгосон Риголета зүрхээ чангалан байж хэн даавууны дор хэвтэж байгааг нэн харвал амьдралынх нь утга учир гэрэл гэгээ болсон ганц хайртай охин байх нь тэр. Охин гац болоход арай л амьсгал хураачаагүй байв. Гэсэн ч тэрээр сүүлчийн тамирт инхээгээрээ гүнтнийг өшөөхийг гуйсаар эцгийнхээ гар дээр амь тавьдаг.
Яг л энэ агшинд Ригольетта өнөөх өвгний хараал энэ үежээ хэмээн ордуу тавьсаар дуур маань эмэнэлтэйгээр төгсөж байгаа юм. За тэгэхээр энэ дуур нь Виктор Хьюгогийн 1832 онд бичсэн Зугаацж буй хаан хэмээх жүжигээс гаралтай юм. Тухайлбал уг дүүрийн гүндэн нь их зохиол дээрээ Францын хаан 1-р Франсуа, харин Риголетта нь хааны алиас салбтай. Би энэ нэрийг хэлж чадахгүй байгаа учраас биччихье заа юу. За ийм нэртэй дундад зууны үеийн түүхэн бодит хүмүүс байжээ. Мөн үүнээс гадна энэхүү жүжиг нь Францын эзэн хаан 1-р Луи Филиппийг далдуур шүүмжиж байна гэж үзсэн тул Францын засгийн газрын зүгээс энэхүү жүжигт нээлттэй эзнийх нь маргааш нь шууд хориг тавьсан байна. Тухайн үед Хьюго энэ хоригт тунчиг хэлгэнэж миний жүжигийг ингэж боогдуулж байна. Иргэн хүний минь хувьд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь боогдуулж буй хэрэг. Харин уран бүтээлчдийг өнөөдөр ингэж хяхан хавчиж байна. Маргааш төр бүх ард түмнийг дарангуйлна гэсэн үг хэмээн шүүхтэр байр суурь хатуу илэрхийлсэн боловч тухайн үеийн Францын шүүх үнийг нь авч хэлцэлгүйгээр жүжигийг нь хориглосон байдаг. Виктор Хьюгоч дараа нь 1852 онд эх орноос хөөгдсөн бөгөөд 19 жилийг хүний нутагт өнгөрүүлсэн байна. Гэсэн ч тэрээр энэ хугацаанд ч дуу хоолойгоо хүчтэй өргөсөөр байсан бөгөөд хүний нутагт хөөгдөж тугдсан энэ 19 жил нь харин ч түүний уран бүтээлийн оргил үе болсон байдаг. Тухайлбал шовдор хүмүүс, зоригт далайчид, инээмт хийхүн зэрэг нийгмийн сэтгэвтэй шилдэг сайн романуудаа тэрээр энэ л үедээ бүтээсэн юм. Харин түүний жүжигт тавьсан өнөө хоригийн тухайд гэвэл бүхэл бүтэн хагас 100 жилийн дараа буюу 1882 онд Франц улс бүгд найрамдах засаглалаа дахин сэргээсний дараа л уг хориг нь хүчингүй олжээ. За харин уг жүжиг хоригдсон 50 жилийн хугацаанд өөр нэгэн галтай тэмцэгч цогт хувьсгалж Италийн хөгжмийн зохиолч агуу Верди энэхүү зохиолын газар орон болон дөрүүдийнх нь нэрийг өөрчлөөд дээр нь хөгжим нэмж зохиогоод дуур байдлаар хүмүүст хүргэж болох юм байна шүү дээ гэсэн мэрэгэн санаа олсон байдаг. Ялангуяа уг зохиол дээр гарах алиан салбтай дүр нь Вердиг ихэд татсан байна. Тиймдээч тэрээр энэ дүрийг Шекспирийн зохиолууд дээр гардаг дүрүүдтэй энэ тэнцүү гүн гүнзгий бас хоёртмал зөрчилдөөнтэй дүр хэмээн дүгнсэн байдаг. Үнэхээр ч Риголетта бол Шекспирийн дүрүүчиг хүний сэтгэл зүйн хамгийн хар бараан болон хамгийн гэрэлтэй талыг нэг дүр дээр нэгтгэж чадсан учраас ийхүү өндрөөр үнэлэгддэг билээ. Ингээд 1851 оны 3 дугаар сарын 11-нд Риголетта хэмээх агуу дүр Венец хотын анх үзэгчдийн хүртэл болжээ. Тэр даруйд уг дуурийн бидний хамгийн сайн мэдэх нөгөө La Donna Mobile гэх айрыг бараг Венецийн хүн бүрийн аманд аялагдах болсон байна. Верди чахнаас энэ дуурийнхаа яг энэ хэсгийг хүний чихэнд хамгийн амархан наалтахаар одооныхоор бол хит ту болно гэдгийг нь мэдэж байв. Тиймээс ч тэрээр тоглолт болохоос өмнө хүмүүс энэ хэсгийг гудамжаар нэг дуулчихыг гэсэндээ дуурийн бэлтгэлийг нууцаар явуулж байсан байдаг. Ингээд дуур тоглохдод үнэхээр ч түүний таамаглаж байснаар маргааш л гэхэд Венецийн өнцөг болон бүрдэх завчин аманда La Donna Mobile хэмээн аялаж байсан гэдэг. Өнөөдөр ч энэхүү цоглог аялал зар сурталчилгаа кино ертөнцгээд хаасайгүй хэрэглэгцээр л байна. Тиймээс ч Верди бол зүгээр нэг хөгжмийн зохиолч бус. Харин хүмүүсийн чихэнд ямар амархан наалддгийг маш сайн мэддэг. Нэг ясандаа шилдэг маркетинг байсан гэхэд болно. Харин манай улсад тэр цагаас хойш 130 гаруй жилийн дараа буюу анх 1987 онд энэхүү алтарт дуур тайзнаа амилсан төвхтэй. Тэгвэл өдгөө Шекспирийн жүжигийн дүрүүдтэй энэ тэнцвүүц Риголетта гэх энэ тун хэцүү адармаатай дүрийг Монгол дуучин амар түвшин маань дэлхийд дахинд бацж байна гэд хэлчихвэл ойнгорсон хэрэг болохгүй л болов. Дашрамт дуртахад амар түвшний маань бүтээсэн энэхүү дүр буюу Хьюгогийн алиас салбтай дүр нь үнэхээр охинтой байсан эсхийг мэдэхгүй ч дүшмэд ноёд байтугай хаанаараа хүртэл тоглоом шоглоом хийдэг хэрнээ хүнд ялнаас амархан болторч чаддаг томчиг мэрэгэн цэцэн нэгэн байсан гэдэг. Жишээ ойлгож түүнтэй холбоотой өрөндийн ертөнцид одоо ч гэсэн яригддаг нэгэн явдлыг яриа л да. За тэгэхээр энэхүү алиас салбтай маань нэг удаа хааныхаа хонгонд 5 салаабаа амсуулаад авчээ. Энэ галзуу үйлдэлийнх нь хариуд Франсуа хаантай инээхэн болов гэсэн чинь дүрсхийд л уурлаад түүнд бүр цаазаар авах ял оноосон байна. Гэхдээ хэсэг хугацаанд тайвширсныхаа дараа өнөөх салбтад хэрв чи түрүүний хийсэн үйлдэлээсээ ч илүү хорчоонтой байдлаар уучлалгуйч чадвал амийг чинь хэлтрүүлье гэсэн аж. Тэгэхэд нь манай алиалагч өршөөгөөрөө эрхэм дээдсээ би араастай нь хараа таньсангүй таныг хатантанд л юм байх гэж бодлоо шт гэсэн гэдэг. Ингээд хаантны салбтай өөхөх ялнаас мултарсан байна.
Бас өөр нэг яриагаар бол тэрбээр тухайн үедээ хаантанд ингэж хариулсан нь хатантныг давхар доромжилсан хэрэг болсон тул хаантанд түүнд оноосон үхэх ялаа хിവэр үлдээсэн бөгөөд харин хэрхэн үхэхээ өөрөө шийд гэсэн байна. Тэгтэн манай салбтай тэр даруйд эрхэн дээцээ би хөвшөрч үхмээр хянаа хэмээн тумчиг сэргэлэн хариулсан тул хаантан хэлсэн амандаач хурж хурц ухаантай халиалагч маань насны ирэхээр амьдралынхаа жамаар хорвоогийн мөнх усыг үзүүлжээ. За ингээд энэ мундаг дүрийг дэлхийн гинтээ дуурийн дучин амар төвшнийхөө баргил сайхан хоолоогоор сонсгож шинэ оныхоо анхны дугаарыг хүргэсэндээ миний зүгээс маш их баяртай байна. Хэрэв та бүхэнд энэ дуурьтай холбоотой өөр мэддэг сонирхолтой зүйлс байвал комент хэсэгт бичиж хуваалцаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Бүхнээс үлдсэн яруу сүл нэг үсэл эцсийн удаа харах үсэл